Анатоли Францын уран бүтээлийг бол хоёр үе тавааж үздэг. За нэгдүгээр үе нь бол 1880 онд бичигдсэн Сильвестр Боргоны хэрэг зохиолоо бичснээс эхэлж үздэг баг. За Сильвестр бол номонд дуртай ном үзэхэд амьдралаа зориулсан хүний тухай гардаг. За хүмүүс түүнийг мунхаг гэдэг. За мөн нийгмийн амьдрал туршлагагүй гинэ хүн байдлаар бол төрсөлж өгсөн баг. За 1892 онд ноён Жером Колернерийн эсэргүүцлээ бол бас бичсэн. За тэр яг эндээс бол 18 дугаар зууны сэтгэгч Жером юунд ч итгэдэггүй дандаа өгөөддөг. Гэхдээ ухаантай хүний дүрээр бол ингэж илэрхийлж өгсөн нь бол энэ хоёр зохиолыг нь уран бүтээлийнх нь нэгдүгээр үед хамруулан үздэг. За харин хоёрдугаар үеийг нь аваад үзэх юм бол 1897 оноос эхэлдэг гэж үздэг. За хоёрдугаар үе нь бол 1901 он хүртэл үргэлжлээд энэ хугацаанд дөрвөн бодит орчин үеийн түүхийн зохиолоо бичсэн байна. За хотын улаасан цэцэрлэг, авлиасан манекен, болортой бөгж, ноён Бержер Парис гэх зэргийн дөрвөн зохиолоо бичсэн. За яг энэ дөрвөн бодит бичгтээ бол орчин үеийнхээ Францын түүхийг тусгасан бөгөөд жинхэнэ хүн төрөлхтний комеди маягаар ингэж бичиж дүрсэлж гаргаж өгсөн гэдгээр онцлог. За мөн эдгээр зохиолуудын бас нэг онцлог нь өөрөө юу гэхээр туйрын зарчмаар бичигдсэн гэдгээрээ бас алдартай. За энэхүү Франц бол нэг уран бүтээлийн 2 дугаар үедээ бол үргэлжлүүлэн уран бүтээлээ туйруулж агаад яг энэ уран бүтээлийн 2 дугаар үеэс эхлээд улс төрийн тэмцэлд бол ихэнх оролцож эхэлсэн байна. Анатоли Францын бас нэг гол бүтээл бол Пингвиний арал хэмээх 1908 онд бичигдсэн бүтээл байгаа. За Пингвиний арал бол Шого романда хүн төрөлхтний түүхийг үлгэрийн маягаар ёгтлон харуулсан нь бол их онцлогтой. Хүний оронд пингвинүүд байгаагаар төрсөлсөн ийм дөрвөдтэй зохиол. Гиген эцэг Майл бол хүн хэмээн андуурч пингвинүүдийг адилснаар энэ түүх ерөөхдөө эхэлдэг гэж хэлж байна. За тэд бол эртний үе дундад зуун сэргэн мандалт болон шинэ ба шинэхэн үеийн бүгдийг нь тулдаг. За дундад зууны дээрэм, тонол, зэрлэг харгас, ёс суртахуун, мухар сүсэг зэргийг олол харуулхад 3-1 нь зориулагдсан байдаг гэж хэлж болно үг зохиолыг. Харин капиталист нийгмийн түүх зохиолын 3-2-ыг нь эзэлж өгдөг байна. За Тринко гэсэн нэгдүгээр хэсэгт шинэ үеийн эхлэлийг генерал Тринко буюу Наполеоны уршигт дайнаар харуулж өгдөг. За тэрээр дэлхийн талыг эзлээ дараа нь алдсан боловч пингвиний улсад бол мөнхийн алдрыг авчирдаг тухай өгүүлж байгаа. За энэ үеийн хөгжлийн үр дүнд бол шинэ Анталида байгуулагдсан нь бол Пингвиний арал, за Шатион гэсэн хэсэгт 19-р зууны төгсгөл Францад болсон бодит өвлийн бодлуудыг бол энэ Пингвиний арал дээрх шог үзэгдлүүдээр ёгтолж үзүүлсэн байна. За улс төрийнхний эрх мэдлийн төлөө эрх баригчдын болон намуудын улаарсан тэмцлийг бас харуулж өгсөн. За 80 мянган бухал өвсний хэрэг хадагтай Сэрс зэрэг бүлгүүдэд болсон баримтын явдал дээр тулгуурлан энэ бүгдийг бүгд найрамдах улсын эрх баригчдыг харуулж Дребусын хэргийн үнэн шалтгааныг бол гаргаж ирснээр илэрхийлж өгдөг. За еврей үндэстэн офицер Пирог бол дайсанд өвс хөдөлсөн хэрэгээр баривчилж хордог. За ингээд мөн Цэрс сайдын ихнэр хадагтай Цэрс ерөнхий сайдтай нөхцсөн тул Цэрс сайд хариугаа авахын тулд урвж дайсан пингвиний ус руу 8 сая цэрэг илгээдэг тухай бас дүрсэлж өгч байна. За асар том хотод 15 сая хүн амьдарч хүчил төрөгч үл хүрэлцэн хүнс дутагддаг. За ингээд зохиол анархистууд дэлхийг дэлбэлж буугаагаар төгсдөх нь Францын пессимист үзлийг харуулж өгсөн гэж судлаачид бас үздэг байна. За гэхдээ мэдээж хэрэг харгас нийгэм сүнэн хэмээн зөвгөснө нь энэхүү зохиолын гол ачаал бүгдэл буюу империалист дайныг шүүмжилсэн зохиол гэдгээрээ энэ Пингвиний арлын зохиол нь эхлээд алдартай бүтээл. За түүний дараагийн бас гол бүтээл бол Ундаасан бурхад хэмээх бүтээл байгаа. За 1912 онд бичигдсэн. За Францын хөрөнгөтний хувьсгалын сэдвээр бол энэ хөр манай бичсэн гэж хэлж болно. За феодализмын мөнхийг дүрслэн, феодализмын бүхлийг 1893 оны хувьсгалын үеийг бол харуулсан гэж болж байна. За эрх чөлөө тэгш ах トゥ угийн эсвэл үхэл гэсэн ураг хуучин сүмийн нүүрэндээ шашны сүлтнийхэнд оронд бичсэн нь энэ цаг үеийн бодит нөхцөлөдлийг харуулж байгаа. За Марат Робеспьер мэтийн олон эрэлхэг хувьсгалчдын дүр бол энэхүү зохиол дээр бас гардаг. За гол дүр нь бол Эврист Гамлин зохиолын эхэнд ихтэйгээ амьдардаг Давидын Шавьер яруу зураач байсан тухай өгүүлж байгаа.
За хувьсгал гарч хямрал эхлэн амьдрал хэцүү байсныг цохиолт бол маш бодтойгоор дүрсэлж өгсөн байдаг. За тэдний амьдрал нь ард түмний амьдралтай салшгүй холбоотой байдаг. За мөн өлсгөлэн ядуурвал за зураг зурж болохгүй маш удаа өгөөгүй байдалд орсон зэргийг бол энэ одоо байдал нь эдгээр байдлыг дүрсэлж өгч байгаа тухайн үеийн Францын нийгмийг бас харуулж өгч байгаа гэж ойлгож байна. За Гамлен хэмээх шинэ хувьсгалч зурагтай хүзэр зурж үтсэн боловч амжилт орлоогүй гэдэг. За тэрээр зургийн наймаачин Билезийн охин Элиадад хайртай Элиадад түн сайн байсан боловч Билез ядуу болохоор охиноо өгөх боталгүй байсан байдаг. За энэ үед бол түүнийг хурамч зантай хатагтай Рошморын зуучилснаар хувьсгалын шүүхэд ажилуулах болдог. За гэвч энэ уралт энэ нь уралт болсон гэж хэлж болно. За олон хүнийг хувьсгалын дайсан хэмээн одоо цаазалж байгаа тухай гардаг. За мөн цаазын машин Клеотаныг бол энэ үед зохиосон гэж бас одоо үздэг юм байна. Орон гяндам пиг дүрм олон нийтийн яллагч хоногт 18 цаг ажиллана. Айрам нэргэгдэж хөдөөд бослогдсон хуйлдаан гарч нууц сүлбээ байгуулж урган тэрсэлж байгаагийн эсрэг хувийн хядлагыг сөргүүлэн тавилаа. Бурхад ундаасчээ. За дараагийн нэг гол бүтээл нь бол Тэнгэрийн элч нартай айцсан хэмээх 1914 онд бичигдсэн бүтээл байгаа. За Натал Франц бол энийг бол босох сатаны дүр гаргаж шовинизмын үзэлд автаж байснаа 1915 онд дайныг эсэргүүцэх болсноор бол нөхөө зохиолтойгоос холбож зохиол бүтээлээ төрөвсөн нэг жишээ юм аа. За Францын 20 дугаар зууны уран зохиолын дараагийн нэг гол бүтээлч бол Ролан хэмээх бүтээлч байгаа. За Ромын Ролан бол Бургунд мужийн Калисма хотод Нотересийн гэрт төрсөн. За Парис хотод лицей дараа нь багшийн дэд сургууль төгсөж Сорбонны их сургуульд бол хөгжим урлагийн багшаар ажиллаж байсан түүхтэй хүн юм байна. За хөгжмийн шүүмж хүчтэйг урлаг судлаач хүн байсан. За дуурийн түүхээр докторийн зэрэг хамгаалсан бөгөөд 1903 онд Ардын театр шин театрын гой зүүн туршлага болов гэсэн номоо төрүүлж байсан байна. За энэ номонд бол ард түмний бүтээсэн театрын арт түмэн зориулж байгуулах хэрэгтэй, шинэ нийгэмд зориулсан шинэ урлаг бүтээх хэрэгтэй гэх зэрэгээр бол уриалгадуудж эхэлж ирсэн ийм ном байгаа, бүтээл байгаа. За тэрчлэн 1903 онд бол Бетховены амьдрал, 1907 онд Микеланжело зэрэг үлгүүдээ бол бичижсэн нь түүнийг бол алдаршуулах, энэ үеийн гол төлөөлөгч болоход нөлөөлжээ.